За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За хэдүүл одоо 3000 болоо болцсон шүү дээ. Одоо өөр юмны талаар ярина шүү дээ гоё. За би ингээд өнөөдөр ингээд ярмаар байгаа нэг зүйл байгаа. Тэр хүмүүс маань ч гэсэндээ олоо сонсчаасаа гэж бас бодож байгаа зөө. За юу вэ гэхээр би амьдралдаа биш дээ. Нэг хүнийг алдсандаа үнэхээр их харамсдаг. Би бүр тэр хүнийг би яагаад алдчих вэ? Тэр хүнийг ингээд алдах ёсгүй байсан. Тэгээ одоо би өөрийнхөө тэнэгдэл ингээ алдсан байна. Ер нь бол ингээ өөрийнхөө тэнэгээс бол алдсан байхгүй юу? За тэр хүн маань яг ямар хүн байсан бэ гэхээр ингээд нэг өдөр ингээ бид нар найзуудаараа ингээ ах эгч нараараа ингээ амар олоолаа аялалд явсан. Хоногоор биш өдрийн аялалд явчаад ирсэн байхгүй юу? Манай ах болохоор ингээ юм хоёр талд олон дүүнертэй. Ингээд нэгтлийн дүүнер нь болохоор манай эрэгтэй найзууд би ингээ нөгөө талынхын дүүнер нь болохоор бас бус нэг өөр сонирхол ч юм уу ажил төрлийн ч юм тийм найзууд заяа. Ерөнхийдөө баг 20 хэдүүлээ ингээд аялалд явдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чи тэр дунд ингээд манай найзууд дунд биш нөгөө өөр төрлийн дүүнэрийнх нь нэг залуу амар хөөрхөн залуу заяа бүр ингээд нүд хөмсөг болсон амар тийм нүдэн дулаахан царайтай мангар царайлаг өндөр залуу байсан за. Тэгээ би угаасаа залууд амар дуртай хүн байхгүй юу. Би угаасаа эрэхтөнд амар дуртай. За тэгээд тэр өдөр чи ингээд сайхан тоглоод ингээд бөөнрөө өнгөрцөөсөн. За тэгээ орой нэг тийм пүүлтэй нэг тийм газар руу орсон байхгүй юу. Тийм усан тоглоом гэх юм уу тийм газар. За тэгээ тоглож исэн чинь ингээд би тэр өдөр нүүр амныхаа будагтай байж ад усан мөс рүү орсон болохоор дэлбэрсэн байж магадгүй гэж бодоод тэгээ эргэнд ойрхон байгаа хүнээс ингээд асуучих гээд ингээд эргэж чинь нөгөөний царайлаг залуу чинь байж идэг байхгүй юу. Энэ таяач цод. За тэгээ тэр залуугаас би ингээд хөөе би царайц зүгээр нүг гэсэн нөгөө залуу шааж ирсэн. Хөөхөн лээ гэдэг ёо тэгэл би окей. Тэгээд тэр өдөр тэгээд тэгсгээл өнгөрчихсэн. Тэгээд би яг жоохон дуртай байна гэсэн тийм бодол байсан ч гэсэндээ би тэр залуу руу ингэж халдаж болж чадаагүй заяа. Яагаад гэвэл манай ахын өөр дүүнэрийнх нь нэг нь учраас ингээд бас муухай шүү дээ. Би чинь бас эмхтэй хөтнөр усмасаа бодно те. За тэгээд тэр өдрийн оройн ингээд бөөнөр гэр салаа явцгааж байгаа байхгүй. Тэгээд би гэртээ очингуудаа нэг ахынхаа инстаграм руу ороод угаасаа стори энтер ихлээр бүгдийг ингээд меншн хийгээд янз бүр болгож байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө залуу чинь инстаграмд би олчтiin бааз тээ. Тэгээд би төрүүлээ дагсан. Тэгээд тэр хүн маань ч намайг дагсан. Тэгээ ерөнхийдөө битэрийн харилцаа амар гоё байсан заяа. Тэр ингээд уул муулаар ингээд уул хаданд явах тийм сонирхолтой. Би гэсэндээ жоохон тийм уул хадаар тэнийг сонирхолтой хүүхдээсэн. За тэгээ ерөнхийдөө амар тийм уул хадаар гоё яваад солонгосын ерөнхийдөө өндөр гэсэн бүх гоё уулнуудыг дуусгасан заяа. Яг хоёулаач явсан, ах нартаагаа ч явсан ерөнхийдөө бол амар гоё байсан. За тэгж жагаад тухайн үед бол би яг ингээд манай экс бит хоёр салаад манай экс намайг Монгол руу хаяж яваад мэстгэл сан амар хэцүү байсан үеэсэн заяа. Ер нь байнга уйлж майлаад ингээд амар хэцүү байдаг. За тэгсэн чи тэр залуу маань яг адилхан бит хоёрын аж байдал заяа. Хоёулаа яг адилхан 2 3 жил үргэлжцгээдсэн. Хамт амьдарч байгаад яг ингээд салцаацсан. Яг тийм үе байсан. За тэр залуугийн хувьд гэх юм бол үнэхээр ямар гоё эрэхтэй хүн бэ? Ер нь л манай аав шиг хүн байсан заяа. Олон тав өгөхгүй амар гоё мэдрэмжтэй. Амар гоё тийм түшигтэй. Яг хамгийн амар гоё зүйл нь юу байсан бэ гэхээр би коронод заяа. Тэгээ манай хүн чинь болохоор сөүл би болохоор Вонжугээд хоол хөдөө хотод байдаг гэсэн баггүй юу? Очсон байсан. Тэгээ тэгсэн чи коронавируссан гэдгсэн чинь хаа байсан ингээ сөүлээс наачаа бар автобусаар их юм бол 2 3 цаг явдаг газар руу ингээ тухай тэр бас машина зарцсан. Тэгсэн мөртлөө ингээ хар шүн ингээ бүр 12 гэхэд атуусан цуугаад гэрээс ингээ махцах сонгон сормс хүмүүс бахан ингээ цүнхлээд ирсэн зай хөөрхөн амттай. Тэгээ би ингээ коронавитой чи тусчул яах юм гэсэн чи надад хамаагүй би тусан ч хамаагүй гол чи өвдөж байгаа сте амар хөөрхөн заа. Тэгээ ингээд манай гэрт ирээд шүл мүл хийж өгөөд бас эрэхтэй зүгээр ирэхгүй за хаар шин хаанасаа цэцэг навч болоод ирдэ амар хөөрхөн. Ер нь л тэр залуу ингээд уулз болгондоо гоё цэцэг навчаа би цэцэг навчтанд нь ингээд баярлаад байгаа юм бол биш заяа. Би ер нь амьдралын туршид эксээс нэг ч удаа цэцэг авч үзээгүй юм байхгүй. Тэгээд ингээд цэцэг авах чинь бас гоё юм билээ шүү дээ. Тэгэл тэр залуу маань ингээд миний төрс өдөр хамт өнгөрөөл тэний төрс өдөр хамт өнгөрөөл бид тэр ерөнхийдөө баг 7 сар уулзсан. Үерхээгүйгээр. За тэгээд тэрнтэйгээ ингээд үерхээгүй шалтгаан юу байсан бэ гэхээр тэр маань ингээд удаа үерхсэн найз хүнтэй тэр гэтээ надаас илүү удаа үерхсэн байсан. Тэгээ тэр охин нь ч гэсэндээ ингээд солонгост байгаа. Тэгээ ингээд хамт байж яхад ингээд залгаж малгаад байдаг. Тэгээ манай хүн болохоор ингээд үнэхээр салаад ингээд надад сайн инээ тэрэ юм бол ингээд болчих гэж хэлж чадахгүй. Ингээд 2 минут дунд ингээд дүнжигнөөд яг хөө тэр залуугийн ингээд өөрийнх нь одоо ааш аран шиг ямар хүн бэ гэхээр хүнд ингээд үгүй гэж хэлж чадахгүй хүнийг ингээд сэтгэлийг нь өвтгөх тийм үйлдэл ерөөс хийж чадхааргүй тийм залуу байсан байхгүй. Тэгээ би бодож байгаа шүү дээ. За энэ залууг ингээд дунд нь дүнжигнүүлээ зовоогоод яах вэ? Тэнд бас нэг айл охины зовоогоод яах вэ?
гэж бодоод би ч гэсэн хурган ингээд манай X ирчих юм бол гэсэн тийм муухай бодлол байсан заяг үнд бол. Тэгээд тэр залуугаа ингээд одоо ингээд те болий гэд ингээд сул 50 явуулчихсан байхгүй. Одоо бол тэр хоёр ингээд үргэлж хамтаа амьдрах гоё байгаа юм бэлээ. Тэгээд тэр залуугийн хувьд бол би ихт амар гомдоож исэн. Ягаад тэгэхээр дунд нь ингээд манай X гэжтэй даруу байсан юм одоо очлоо гэх. Би ч өөр тэрэнд амар сайн байсан за. Одоо ингээд бодонгууд нэг шалбисэн шар ёо окей. Тухайн үед л сайн байсан юм байна. Хайртай байсан. Тэгээ одоо би тэр залуугаа ингээд надад дахиж тийм залуу заяагасаа гэж би бүр амар боддог заяа. Яг гоо заяах л байх. Тэгээ бүр амар хөөрхөн залуу байсан за. Я царайдсан нэг хөөрхөн нэг тийм нүүр мөрний жижигхэн тэгснээ ингээд юу туранхай өндөр одоо гоо ингээд бэлтгэл хөөрхөн битэй болсон байлээ. Би чааг бас ингээд сталкерттай шүү. За тэгээд ерөнхийдөө бол үзэл бодлын хувьд айгүй зөв залуу ингээд арх дарц хэрэгэлдэггүй маш ухаантай. Ер нь намайг би амьдралынхаа турш ааваасаа өөр хүнд 7 сар тэгж гоё хайрлуулсан заяа. Тэгээ ягаад битэрийн хувьд бол ингээд 7 саржингаа уулзчаад үерхээгүй шалтгаан гэх юм бол ерөөсөө л хоёр талд ингээд ийм хоёр талаас ийм тэр залуу хэцүү байгаа гэхгүй. Тэгээ би бүр окей. Тэгээ би тэрнтэйгээ уулзгаа болоод ч гэсэндээ ерөнхийдөө нэг хэсэг сэтгэл зүйн хэцүү байдалд бол орж исэн. Гэтэ угаасаа би ч хөөрхөн штэ дайжгүй царилэг. Тэгээ солонгос залуучууд бол хог нэгээрээ за. Тэгэл өөр залуучуудтай тэгэл уулзаад уулзчраал явж байхад бол аяндаа ингээд өөрийгөө ингэж хүчилж бол мартсан би тэр залууг. Тийм тэгээ одоо бол тэгээд сайн сайхан явж ивэл тэгэл болно доо. Охтууд минь дүүнер минь ямар залууг алдаж болохгүй вэ гэхээр шүү дээ. Тэр хүн өөрийнхөө хэмжээнд хийж чадах бүхнээ ингэж чиний төлөө хийж ивэл окей, тэрийг бүр хизээч алдах ёсгүй. Одоо бүр хийж өгөх ингээд одоо ямар одоо жишээлбэл би өвдсөн те. Тэр залуу бол ирэх боломж байна уу байна. Тэг хүрээд ирж штэ. Холоос ч гэсэн таамаагүй ингээ махцах бариад. Тэгэнгүүт хэрвээ би тэр залуу биш өөр залуу байсан бол би ингээ өвдсөн байх юм бол амар хол байна. Эсвэл цаг оройтсон байна ч юм. Зөв эмнэлэг рүүгээ очих ч юм уу те. Яг тийм үйлдэл хийж болох ингээ боломж байхад ерөөс үйлдэл хийхгүй байна гэдэг бол чамд бол зүгээр л ямар ч тийм юу байхгүй. Сэтгэл байхгүй зүгээр л ганц унти, ганц шаанл гэж бодож байгаа. Тийм болохоор мундаг сэтгэлтэй ингээд амар гой залуучуудыг бити гомдоо, хайрал, усал, ундал одоо би тэр залууг хангалттай ингэж гой байлгаж чадаагүй. Би зэнтэй өөрөө амар аашмуутай. Дээрэс нь ингээд тэр залуу найз охин ингээд эксэн залгангууд би ингээд яруу даруух хийгээл уурлаад эхэлчихнэ. Тэгвэл тэр чинь бас намайг аргадна ингээд амар хэцүү байдал байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан айгуу тийм гоё байж болох байсан харилцаа нэг ерөнхийдөө дууссан. Тэгээ ер нь бол би тэгэл аз жаргал сайн сайхныг хүсэж л амьдарч байгаа юм л та. Одоо нэг ёо тэрнээс гадна заа юу. Тэр манай экспертер ч үргэж байгаа тэр чинь ингээд хичээл номоо хийж чадахгүй байна, хэцүү байна гэд Монголдо очиж амарж байгаа дэрийг явсан юм. Тэгээ амарж байгаа дэрийг явсан чи бүр жил мэл ингээд ирэхээргүй болчлоо, худлаа болчлоо. Чи наашгаа ирж амьдрий да энэ төр болцсон. Тэгээ би бол ингээд залуу хүн шүү дээ. Залуу хүн дээрэс нь одоо юу гээл нэг залуугийн төлөө ингээд сургууль соёлоо хаяал ингээд энэ дахь амьдралаа хаяал дагаа явж байгаа гэж юу ч байх юм тийм. Тэгээ би тэр угаасаа бүтэхгүй юм байна инээ тэргээд холын зайнаас ярилцаж сонссон байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь нэг удаач хөө нэг шинэ ажихнаа дагуулад одоо бид нэр хамт сурдаг гэсэн сургуулиар буцаа хүрээд ирсэн лээ. Залуучууд бас гэж айгу худлаа биш үү. Тэгээ одоогийнхаа тэр найз охтууд мөхтөдөө хайрлал явж ивэл одоо тэгэл болно да тийм ээ. Тэгээ энэ бичлэгээрээ би яг юу ярих гээд байгаа вэ гэхээр зүгээр л чамд гарч ирсэн амар мундаг залуу те чамаг үнээр хайралтай халамжлалтай ингээд агиотна гэхэлэр ч одоо юу гэдэг лээ. Ямар ч ингэ чамаг амар нандинан заяа. Тим хүн гарч ирэх юм бол битгий үүнд ор заяа. Битгий үүнд ор чи хэрвээ энэ хүн бол үнээр сайн хүн байна гэж бодсон л наад өөрийнхөө балиар аашсан, хилам, үйл хөдлөл ерөнхийдөө өөрийнхөө тэр муу муухай юмудаа ер нь бол дард цуур заяа гэж л хэлмээр байгаа. Бодоод исэн чи амьдралд бол миний амьдралд бол өчнөө олон сайн сайхан гой гой залуучууд бол гарч ирсэн юм байлээ. Тэгээд би бол ингээд миний хоёр контршал өөр болчих юм одоо. Юу вэ? За болий. Одоо энэ чинь нэм зураадах юм бол бүр ингээд гаргаа. Маш хөөрхөн байна. За битгэхгүй. За ингээд яг үлдэхгүй бол одоо биний гар бүр явж өгөх юм байна. Тэгээд ямар ч сан гой байна. Би ингээд өөр надад ингээд заяа.
би ямар сони 90-ийн заяагаа амт юм бэ? Надад ягаад гой залуучууд хараалддаг юм бэ? Гэтэр гэж амирх боддог байсан байхгүй юу? Тэгээ сая сүүлийн доноо ингээд бодоодсэн чинь би одоо ингээд эрэгтэй хөнгө бол байж чаддаггүй тийм жоохон зантай. Тийм болохоор үерхдэггүй мөртлөө амирх уулздаг заа. Үерхдэггүй мөртлөө болцдог, үерхдэггүй мөртлөө зүгээр ингээд цагийг нөхцөөдөг. Би ганцаараа өөдчихснээс ингээд надад цаймаа юм тиймэрхүү залуучуудтай ингээд уулзаад хоол мол идэн. Унтаж хөвтөхгүй заа. Ерөөсөө унтаж хөвтөж явахгүй. Зүгээр хоол унд идэл ингээд гадуур дотор ингээд ханга манга ороод жоох ингээд зөлбөрдөг байсан байна. Тэгээ тэр залуучууд ч гэсэндээ үнэхээр сайн залуучууд байсан юм байна да. Би өөрөө л голоод ингээд яруу дарга хийгээ яваад байдаг байсан болохоос ш. Надад нэг тийм залуу малуу олдохгүй. Надад би ингээд миний араас хүн амтан гүйдгүү энтер гэсэн юм бол байдаггүй байсан юм байна. Би өөрөө л хитрхи яруу дарга гэсэн хүн амтан голоод байдаг гэсэн юм байна. Гэдгээ ойлгосон. За нэг иймэрхүү. Би үнэхээр одоо хайж байгаа гэхэлэр нүрээ будаад ажилдаа явах гээд байна. Ажилдаа явж мөнгө олноо. Сонноос ингээд надад ажлын гоё шин санал орж ирсэн заа. Тэр гэхдээ 7 өдрийн ганцхан өдөр хагасаа өдөр одоо ингээд манайх ч яг Ганамийнхаа яг юм дүүрэгт одоо төвд байдаг заяа. Тэгээ дээрэс нь амар орой болтол ажилладаг болохоор өөр ингээд тийм коктейл бар ч юм уу, виски бар ч юм уу тентгийнхэн ингээд ажиллаа дуусгачаад тэгээ манайх руу ирж архитдаг байхгүй юу. Тэгэхээр бас ингээд таньдаг мэддэг өөр газрын бартендер зөндөө байгаа. Өнөөдөр өглөө унтчихсан чи бас миний айгүйх ордог тийм юуны газар залгаад вискиний газар залгаад тэгээ санаа чи юу вэ сайн сайхан ингээ 50 байв гэсэн чинь хагасаа өдөр ажил хийгээд өгөх боломж байна уу? Хагасаа болгонд одоо ингээ тэнд ингээ тоглолт болдог байхгүй хагасаа өдөр. Нэг амт хөгжмийн амтлаг ирээд хөгжим дараад дээрээс нь амар гой дуулдаг охтууд ирж гой дуулж өгдөг байхгүй. Тэгээ тийм тоглолтын үеэр ингээд амар завгүй болоод сүүлийн үе чи тэгээд ажиллах боломж явал би ингээд цалин өсөж чинь бол хангалттай өгөөд хангалттай ингээд өгчнөө яг ганцхан 7 хоног болгоно хагасаа өдөр болго ажиллаад өгөх боломж байна уу гэдгсэн. Тэгвэл нь би жоохон бодож байгаад хариу өгье гэж хэлсэн байгаа. Энэ ингээд одоо яг манай баарн дээр тийм хичээл явагддаг байсан байхгүй юу? Одоо өөр ингээд газрын одоо бартендерүүд ирээд манай одоо манад ингээд нэг тийм хөгшин бартендер байдаг байсан. Би ингээд анх зүгээр өөрчлөлөгч байхад. Тэгээ тэр хөгшин бартендер юу вэ гэхлээр гадаадад баг ингээд 30 жил бартендер хийцэн байж байгаад ирээд удаагүй тэгээд гэр нь ойрхон болохоор хайда манай дээр жуудаг байж байгаад тэгээ манай менежертэй татамсаа тэгээд ихэд манад ингэж жоохон ажилтдаг болсон байсан байхгүй юу. Тэгээ амар лаг багш тэр тэгээд ингээд танаа кагэ дээр чи ингээд хүн амтанд дуудаад хичээл өгч болох уу гэд зөвшөлдсөө тэгээ манай менежер зөвшөөржсэн байхгүй юу. Тэгээ ингээд өөр газараас нилээд ингээд бартендерүүд ирээд ингээд цагийн тэдэн төгрөгийг тэдэн одоо мөнгөний нөгөөд хичээл ингэж авч сурдаг байсан. Тэнд нь бас би явдаг байсан байхгүй юу. Сонирхлоороо. Тэгээд сурах юмудаа угаасаа би баг 3 сар 4 сар энэ баг сурсан амар их мөнгө өрсөн зав би тэр бартендерийн одоо чагягч гэхлээр чинь мэрэгжлийн үнэлгээг авахгүй жил би бүр амар их мөнгө төгрөг цаг хугацаа өрсөн. Тэгээд одоо ингээд бартендер найзууд амар ихтэй ингээд хаавцсан газар бүр таних хүмүүс айгүй ихтэй байдаг байхгүй юу. Оо зайлуултай балкон наагаа хийсэн чинь манай хүүхд гадаа нээсэн юм биш нэ. So sorry. Хоёулаа гадаа байсан биш. Таньдаг хүмүүс амар ихтэй болохоор хаажцсан гайгүй ажлын газар санал ороод ирдэм байх дөө аяга айтаахан лээ. Тэгээ худлаа өнө гарны доор ингээд сурж болох тийм хөнгөн жижиг сажиг зүйлсүүдийг сурчих юм болж бас жиж нэг хоол олж идэх боломж л гарч ирэх юм байна. Би сая энэ одоо бартендер сураад бариста сурснаас хойш л ойлгож байна. Гарын доор хөнгөн сурж болохоор юм байвал тэр одоо мөнгө төөрөөс цаг хугацаа сайхан ингээд зарцуулаад сурах юмудаа сурч авчаад тэгэл чи тэр мөнгө буцаад олчих штеп. Тийм болохоор яшин миний хүн. Тийм болохоор сурж болох юу вэ ингээд өөртөө сайн сур зарцуул. Тэгээ өөр сонин сайхан чи байхгүй. Тэгээ комментэнд ор мууртга ямар муухай харцдгийг муура чи яг зодддаг байхаа махаа энтер гэдэг хүмүүс ах юм бол та нарын гэсэндээ зодоо ич. Хотлаад. Би муура зодддаггүй. Зүгээр л миний жоохон хаяадаа ингээд хитрхи ингээд одоо сэтгэл хөөрөх юм уу ингээд жоо хөөрөлтөй зан дээрээ тавьчихаараа ингээд муухай орилч морлоод жоохон тоглоом мураш зүгээр энэ гэдэг л болохоос ш хизээч би мууранда гар өрдөггүй. Энэ хоёр бол миний амьдрал. Тийм учраас би хизээч зодож нүдэж загнахгүй битээ санаа зовоо. За тэгээ бөөнөр ингээ гоё 3000 гула болсон айгу гоё байна. Тэгээ би нэрээ сонноос айгу гоё дуулдаг заяо. Юу нэг айгу дуулцдаг байхгүй. Хэрвээ ингээд бөөнөрөө 5000 гол болох юм бол би гоё одоо
миний таньдаг ингээд амьд хөгжмийн хамтлагтай манай дүүнер бас байдаг. Манайхаар байнга орж гардаг. Тэр дүүнертайгаа ингээд дээр нэг дуу дуулна муулна гэж ярьсан байсан баггүй юу? Тэгээ би яг солонгоцууд болох уу, монголууд болох уу гэдгийг одоохондоо мэдэхгүй байгаасаар хэрвээ би 5000 эдэлээ болчих юм бол мэдгүй та нарын сонсомоор байгаа ямар нэг дуу байвал бичихгүй юу тэгээ би тийнээс харж агаад дуулж бас болно. Манай ээж намайг бага хахад аим солгоо молгоо гэдэг байсан юм. Бити гонгинод энэ төр гэж. Тэгээ том болоод ингээ манай найзууд мэдүүд намайг гоё дуулдаг гэдэг заа. Тэгээ би зэндээ өөрийгөө гоё дуулдаг л гэж боддог. Тэгээ бид нар чинь ингээд манай кагээд чинь бас тийм шууд караоке болгочдаг тийм микрофон залгаад ингээд караоке болгочдаг байхгүй юу. Тэг бас хөөхө оддууд энэ төр ирнэ манайхаар чинь дуучин муучингууд аягүй хэрдэг байхгүй байнгын үйлчлүүлэгч нар болцсон. Тэгээ тэд нар мэд нар ингээд дуу дуулмаар ингэх юм бол тэг залгаж өгөө дуу дуулуулна. Тэгэх юм бол нам амаг дуул гэ наачин заяа. Тэнгүүд би ч одоо ямар ичих нүртэй юм биш. Шууд гараал дуулчин. Тэнгүүд намайг тэд нар гоё дуулдаг муулдаг гэдэг байхгүй юу. Тэгэхээр дайчгүй. Угаасаа тэгж амт хөгжмөнтэй нэг гоё тийм дуу дуулж үзмээр байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч нэг иймэрхүү сонир сайхантай байна. Тэгээд гоё залуучуудыг, сайн залуучуудыг, мундаг залуучуудыг бити үргээ өөрийнхөө айц цангийг зас. Тэгэнтэй гоё. Гинт бодоодсэн чи хөрх юм уу? Тэр залууг бүр амар зовоосон ч юм санагдаад явчихлаа шүү. За ямар ч сан баг нүрэ амаа бодоод дуусчлаа. Одоо тэгээд ерөнхийдөө үсээ боогод гараа явах болохоор дараагийнхаа бичлэгээр уулзцай арим санаа байла. Баяртай. Ой миний хүн ашир ганц царайгаар болчих. Найшрээч хүү. Муурэ чи хин гэд ингэдсэн. Энэ томыг нь болохоор moon гэдэг заяа. Moon. Сараа. За том нь энэ баг нь болохоор энэ нь болохоор пёр гэдэг заяа. Пёр гэдэг үг болохоор солонгос хэлэндээ од гэсэн үг байхгүй юу? Пёра. Одоо ер нь бол сараа одоо хоёр юм байна л та. Тийм хөрх амьтад. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бүгд тэр бас сайн сууцгааж байгаарай. Ариун санаа байлаа.